Өнгөрсөн пүрэв гарагт болсон усан хөшгөний нээлтийн үеэр хөндлөнгийн нэгэн инженер хэлэхдээ хэрвээ гадаргын усыг ашиглаж байгаа бол та нар наад ус дамжуулах хоолоондоо элс шороо шүүх шүүлтүр сурлуулахгүй бол бөглөр нь явандаа энэ төхөөрөмчөнд хэд чонохгүй эвдэрнэ гэж хэлж байсныг эргэн сануулъя. Одоо юугаар шороогоор дүүрэн шүү дээ. Тэгэхээр энийг яаж зөвлөх вэ? Яг хөө энийг бол бид нар бол тооцоод ямар ч байсан те гүний ус биш гадаргуу усаа хэрэглэе. Одоо энэ усаа сорж авж байгаа тэр хэсгээр бид нар бол яг бүх төрлийн байх ёстой шүүлтүрийг хийцэн учраас ямар нэгэн байдлаар бохирдоод ингээд байх тийм байхгүйгээр хийсэн юм. Энэ дүрсийг авсан иргэний хэлснээр өчигдөр оройн 21 цагийн байдлаар усан хөшиг цацралгүй зогссон ус дамжуулах хоолойд элс шороо орж битүүрсэн учраас түүнийг засах үйл ажиллагаа өрнөсөн байна. 4 хоногийн өмнө нээлттэй хийсэн тус усан хөшиг нь ийхүү эвдэрсэн байдалтай байсан иргэдийн бухимдлыг ихээр хүргэсэн байна. Түүнчлэн тендерт ялсан компанийг хэрхэн сонгон шалгаруулсан үнэхээр 70 сая төгрөгөөр энэ усан хөшиг бүтсэн үгүй юу гэдэг олон асуудал гарч ирж байна. Улсын комисс ажилласны дараа бол энэ ажил бол хүлээж авна. Энэ ажил бол ийм ажил хийгдэж байна гэдгийг бид нар чи хийсэн ажиллаа хүмүүс сурчлахын тулд усан оргилуудын үйл ажиллагаас тогтсон өдөрлөгийн хүрээнд энэ ажил бол хийгчлээ гэдэг маягаар бид нар хийсэн буруу хүмүүст ойлголт өгсөн байна. Нээлт буруу хийсэн гэж байгаа бол би тэрэн дээр одоо юу хэлэх юм. Одоо юм болгоныг одоо би та нараас одоо жишээл та нар заримдаа алдаа хийдэг үстэй юм чинь. Хэрвээ ажил нь бүрэн гүйж дуусаагүй байсан юм бол яах гэж нээлт хийж тууц хайчлав хүн болгон алдаа гаргадаг гэд энэ асуудлыг зүгээр хараад өнгөрөх үү? Улсын ажлыг хийж байгаа албан тушаалдан хүн болгон алдаа гаргадаг гэд алдаа дутагдлаа өмөрөөд суух ёстой юу? Энэ мэт олон асуулт энэ жишээн дээр хариулт өгүүлдэгнэ. Дээр хэлсэнчлэн одоогоор ажлын явц 80% та явж байгаа бөгөөд ажил нь бүрэн дууссаны дараа усан хөшиг илүү сайхан болох юм байна. Дэлхийн бусад орны жишгээр бол усан хөшигний технологи маш өндөр үнэтэй байдаг. Дашрам дурдахад зайсангийн гүүрний усан хөшиг арслантай гүүрнийхийг бодвол 100 м-ийн урттай 4-6 м цацрах боломжтой юм а. Одоогоор зайсангийн усан хөшигний ажил бүрэн дууссан байна.